Хэрхэн болон татамаар л намайг Zaya гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн PC буюу суурь болон суурь биш лаптопнууд дээр хэрхэн screen record хийж болдог талаар дамжуулах хүрэхэд бэлэн болсон байна. Окей. Манай сувгийг subscribe дарж хэрэгтэй хүмүүст нь инфо бичлэгийг харамгүй тараагаарай. Ингээ хэдүүлээ дэмэр гоорцгаая. Хамгийн эхний та бүхний screen record хийхдээ ашиглаж болох софтвер маань болохоор Xbox байгаа. Xbox-ыг та бүхэн заашгүй Xbox-тэй бэжж ашиглах шаардлагагүй. Windows 10.11-тэй бол Xbox screen record-ыг бол хийх боломжтой байгаа. За ингийн тулд Windows key G-г хамтан дарснараа энэхүү айконууд та бүхний дэлгэцэн дээр бол гарч ирнэ. За заншил эсрэг зүүн гар талаас хэдүүлээ эхлэе. Эхний хэсэг маань болохоор камертай айкон. Энэ маань тухайн хэсгийг та бүхэн зургийг авмаар байгаа бол та бүхэнийг сонгож болно. Аль эсвэл Windows key, Alt, Print screen гэдэг дорчлоорыг хамтан дарснараа та бүхэн бас снипик хийх боломжтой байгаа. Дараагийн хэсэг буюу сүүлийн 30 секундыг рекорд хийх хэсэг маань байгаа. Энэ маань болохоор Windows key Alt G гэх мэтлэн та бүхэн shortcut-ыг ашиглах боломжтой. За 3 дахь сонголт буюу бид хэдэн хамгийн хүсэж байгаа дэлгэцээ бичих гэсэн сонголт та бүхэнд байгаа. Мөн хажуу талынх нь болохоор mic open буюу та бүхэн доторх чимээг бичгээс гадна өөрийнхөө ярьж байгаа яриаг бас давхар бичих боломжтой гэдэг та бүхэнд хэлмээр. Энийг мөн нээхийн тулд та бүхэн Windows key Alt M гэдгийг хамтан дарснараа шууд бичих боломжтой байгаа. Мөн та бүхний харж байгаачлан дээр мөн сонголтууд та бүхэнд байна. Оройгоо хэр чанга сул байлгах гэсэн сонголтуудыг та бүхэн хийж болохоос гадна энэхүү хамгийн сүүлийн settings гэдэг хэсэг рүү та бүхэн дарангууд энэ дээр илүү олон сонголтуудыг та бүхэн хийх боломжтой бөгөөд энэ дээр нэг зүйлийг би та бүхэнд хэлхийг хүслээ. Энэ маань болохоор accounts буюу энэ дээр та бүхэн өөрсдийн stream, Twitch, Discord гэдгийг бол шууд линкээр холбуулчих юм бол screen record хийнгээ тоглоод өөрийнхөө тоглоомыг stream хийх боломжийг бол та бүхэнд олгож яадаг байгаа гэдэг бол хэлэхэд таатай байна. За энэ бүх зүйлийг та бүхэн рекорд хийснийхаа дараад нь рекорд хийсэн зүйлүүдээ хаанаас олох вэ гэхээр show all captures гэсэн энэхүү хэсгээр дарангууд өмнөх битсэн бичлэгүүд таны дэлгэцэн дээр бол гараад ирэх байгаа. Бүр файл руу орохыг хүсэх юм бол та бүхэн open file explore гэж хийж болно. За энэ дээр та бүхэн харж file exploring нэнгүүд Xbox маань бичгэн болдог байгаа. Энэ Xbox-ийн нэг сул тал байгаа. Тэгэхээр та бүхний бичиг баримттай холбоотой зүйлийг бол Xbox ерөөсө бичдэггүй. Харин тоглоом тоглох болон веб браузер дээр хийж байгаа зүйлүүдийг бол ямар ч асуудалгүйгээр бол рекорд хийдэг байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Xbox-аас та бүхэн гарахыг хүсэх юм бол S гэдэг туршлагыг дарснараа гарах байгаа. Хоёр дахь та бүхний PC-н дээр рекорд хийж болох сонголт гэх юм бол Zoom application байгаа. Ихэнх хүмүүс маань Zoom-оор бол уулзалтанд ордог бол та бүхэн бас screen recording хийх боломжийг олгож яадаг байгаа. Ингийн тулд та бүхэн мэдээж өөртөөгөө Zoom application руу орох шаардлагатай. New meeting гэдэг дээр та бүхэн дараад эхлүүлнэ. New meeting гэд орсны дараад нь мэдээж хэн нэгэн байхгүй та энийг зөвхөн recording хийхээр ашиглаж байгаа учраас энэ дээр та бүхэн share screen гэдгийг дарах байгаа. За өөрийнхөө дэлгэцийг тэр чигт нь share хийгээд энэхүү цэнхэр төвчлөр дээр дарна. Share хийнгүү та бүхний дэлгэцэн дээр ногооноор хүрээллээд за дэлгэцээ хуваалцаж байгаа гэдгийг та бүхэнд харуулахаас гадна more гэдэг дээр та бүхэн дараа record гэдгийг эхлүүлэх байгаа. Энэ хэсгээр та бүхэн өөртөөхөө mic-ыг хаах, аль эсвэл mic хаахгүйгээр өргөжлүүлэх гэдэг та бүхэн сонголтуудыг хийж болно. Дэлгэцэн дээр та бүхэн жижигхэн icon хэлбэрээр recording хийж байгаа гэдгийг та бүхэндээ харуулна. Та бүхэнд сануулхад тухайн Zoom дээр та ямар эрхтэй вэ гэдгээс шалтгаалаад хэр удаан бичигдэж болох нь өөр байдаг байгаа гэдгийг хэлмээр байна. Та бүхэн рекордингоо дуусгахыг хүсэх юм бол зүйлээ more гэдэг дээр дараад stop recording гэдэг та бүхэн дарж болно. Аль эсвэл shortcut буюу шууд Alt R гэж дараад recording-го зогсоох боломжийг бол та бүхэнд бол өгнө. Мөн таныг recording дуусгангууд recording дуслаа гэдгийг бол бас давхар сануулах байгаа. Энэ бүх зүйл дуусны дараад нь та бүхэн гараад таны компьютер дээр шууд нөгөө recording маань хадгалагдах байгаа. Энэ хоёр янзаар хадгалагдаж болно. Та компьютер дээрээ аль эсвэл Zoom-ийнхаа cloud үүлэн хэсэг дээр бол хадгалах боломжтой байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Компьютер дээр хадгалагдангууд таны шууд PC-н дээр
3 өөр янзаар орж ирнэ. Эхнийх нь бол хоолой, за recording info буюу мэдээлэл нь, за 3 дахь нь буюу таны яг хийсэн screen record бол та бүхний дэлгэцэн дээр бол орж ирнэ. 3 дахь та бүхний сонголт буюу OBS, Open Broadcaster Software гэсэн үгний товчлол байгаа. Энэхүү линкийг видеоныхоо description дээр үлдээчих тул энэхүү албаасны вебсайт руу та бүхэн ороорой. 3 газар та бүхэн даунлоадж болно. Эхний хэсэг буюу Windows, дараагийнхаа Mac, 3 дахь Linux дээр та бүхэн энэхүү зүйлийг дата үнгүй ашиглах боломжтой байдгийг та бүхэнд хэлмээр байна. OBS app-а татаж харсны дараад нь бол ерөөдөө таны дэлгэцнэр инхүү харагдана. Одоо бид нар бичээд давхар явж байна. Маш амархнаар таны баруунгаар талд бичлэгээ эхлүүлэх, бичлэгээ зогсоох гэсэн сонголтууд та бүхэнд байхаас гадна 2 дахь энэ хэсэг source гэдэг дээр та бүхэн микрофон болон өөрсдөө дисплейг тааруулах боломжтой байгаа. Энэ талаар илүү их мэдээллийг та бүхэн авахыг хүсэх юм бол манай YouTube сувгийн дээр та бүхэн бас илэрхийлээрэй гэж хүсмээр байна. Тэгэх юм бол бид нар тусдаа OBS-ийн бичлэгийг та бүхэнд хүрэхэд таатай авах болно. OBS мань өөрөө маш олон функцтэй софтвер болохоор та бүхэнд хэдхэн минут дотор бол тайлбарлахад тун хэцүү. Хийсийнхаа дараад нь бичлэгээ хэрхэн яаж олох вэ гэх юм бол та бүхэн файл руугаа ороод Show Records гэдэг рүү орно. За энэ дээр оронгууд өдөр хоногтойгоо хизээ хамгийн сүүлд ямар хуу файлуудыг бичсэн screen snip буюу зурагнууд хүртэл та бүхэн энэ дээр гарч ирдэг. Мөн та бүхэн OBS-ээс хэрэг гарахыг хүсэх юм бол exit гэдэг энэхүү доотлын хэсгийг та бүхэн дараад бас гарч болно. 4 дахь та бүхний PC дээр ашиглаж болох screen recording application бол screen record байгаа. Та бүхэн өөрсдийнхөө Microsoft Stores руу ороод screen record гэд хайнгууд энэхүү зүйл маань гарч ирнэ. За үн төлбөргүйгээр та бүхэн бас recording хийх боломжийг олгодог байгаа. Screen recording та бүхний screen-ийг бичиж байхдаа эхлээд харуулна. Мөн өмнө хэлжсэн вебсайт болон таны файл Explorer гэдэг бол ямар ч асуудалгүйгээр бол бичин дундаа та бүхэн зогсож болно. За мөн бичлэгэн дээрээ та бүхэн бичих, текст оруулах гэх мэтлэн энэхүү зүйлүүдийг бол олгогдчихэдэг байгаа. 5 дахь сонголт буюу Wondershare Demo Creator гэдэг хэсэг байгаа. За энэхүү зүйл маань та бүхэн Windows дээр үн төлбөргөө татаж авч болно. Гэтэ төлбөртэй хэсэг бас байгаа. Илүү их төлбөр төснөөрөө та бүхэнд илүү олон функцүүдийг бол өгдөг гэдгийг бол хэлмээр байна. Тэр юу хийж болдог талаар та бүхэнд энэхүү дэлгэцэн дээр тайлбарлаад явчих гэж бодож байна. Дэлгэцээр recording хийж байхдаа өөрийнхөө бичлэгийг мөн давхар оруулж болохоос гадна өөрийнхөө хийж байгаа screen record дээрээ юм бичих, за мөн цаашлаад график нэмэхээс гадна хүн өөрсдийнхөө хоолойг бичих боломжийг бол та бүхэнд олгож яадаг байгаа. Wondershare Demo Creator ихчлэн content creator буюу контентыг хийж байгаа хүмүүст маань хамгийн их тохиромжтой олон давуу талуудыг бол олгож яадаг байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн PC-н дээр 5 өөр байдлаар screen record хийж болдог талаар демо хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуултах юм бол Zaya Naidandorj text аль social platform та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube сувгийг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүйгээр тараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.